За энэ хуулийг одоо дэмжиж явах нь зөв. Яг тэгэхээр энэний хор хохирлыг монголчууд даа ялангуяа дунд хөдөөд асар их одоо өөрч байгаа. Тэнийг бол бас олон жил хэлж яриад дийлэхгүй. Пүрүдэрж гişүн бүтээр одоо энэ талаар жагсаал хийсний төлөө үндсэн хуулийн зэцэг бид тэрийг эрхийг төдөлзүүлнэ гэж их хурл санал тавьж ирсэн шүү. Тэгэхээр энэ хэмжээний мап Монголын төр бүх шатанд байгаа. Дугаарсан хүмүүний намандаг дугаарсан их хурлын гишүүнийг эрхийн төдөлзүүлнэ гэж бид тэр хэрэг үүсгэнэ гэж үндсэн хуулийн зэцэс бүр бичигээс одоо ч бид нарт хадгалаатай байж байгаа. Тэгээ улс төрийн нөхцөл байдлаас болж өөрчлөгдсөн. За одоо харин бүрдэр гишүүний хэлж байгаагаар бол энэ асуудал бол ялаарч одоо энэ хууль цаашаа явах боломжтой болж байгаа гэж харж байгаа. Нийгэм мэдж байгаа шүү дээ. Хин ард нь байсан. Хин үндсэн хуулийн зэцээр тэрийг тагилж ирсэн. Дугаарсан хүн байтугай дугаарсан их хурлын гишүүний бүрээ эрхийг төдөлзүүлэх хэмжээнд ийм одоо Монголын төрд төрийг базж ирсэн ийм одоо нөхцлүүд үүсчихсэн. Тийм учраас бол би энэ хуулийг бол хойш тавихгүйгээр их хурл руу оруулж ядаж олон нийттэйгээ хамтарч байнгаараа өндөр хилцээд явах нь зүйтэй гэж ингэж үзэж байгаа юм. Ямар ч болтгой зөвлөмж гэнтэр гаргаж болохгүй. Ер нь гормын санал чи бас утгатай байх хэрэгтэй шүү дээ. 126 гишүүний хоорондоо ярилцаа зөвшөлтсөд гарах шийдвэрийг гормын саналаар дүгнэлт гаргуулна гэх юм бол байнгын ажиллагаатай парламент байх хэрэг юу вэ? Хууль ер нь батлах хэрэг юу вэ? Шууд гормын санал гаргажээд тамгын газар дүгнэлт гаргуулаад явчих нь байна шүү дээ. Тийм учраас бол энэ хуулийг одоо хойшин тавилгуугаар олон ч одоо маш хэцүү даваад авч орж ирсэн. Тэний манай байнгын хороо бас одоо тэр хүмүүсийн гар хөл болж байгаа юм шиг харагдаж хойш тавина гэдэг нь үнэхээр уваагүй зүйл болно. Гэхдээ энэ одоо юуны хүрээний бозрын явах бол 70 гэдэг шиг энэний хохирлыг бол арт түмэн зүгээр хэдэн 100 тэрбум их найдаар намсч байгаа шүү дээ. Өнөөдөр хөдөөгийн сумдын колонктер очиод тэр халуурын шил шиг юмар бензиний октануудыг үзтээ 92 даа хүрж байгаа бензин авж байгаа хүн нэг ширхэгч байхгүй. 95 даа хүрж байгаа бензин авж байгаа хүн нэг ширхэгч байхгүй. Энэ хаана өгөхлөөр хэлийн бомтоод холын сумд Төвийн аймагуд одоо колонкч нь одоо нөгөө борооны дараас мөг гэдэг шиг хуучин чинь нэг систем биш болчихсон. Нэг уулзвар дээр ихрээ 5 колонк 10 колонк баг. Тавуулангийн үтсэн ч 10-ын үтсэн ч 92 даа хүрж байгаа бензин хэрглэж байгаа хүн үндсэндээ байхгүй хөдөөдөл. 95 даа хүрж байгаа бензин хэрглэж байгаа хүн үндсэндээ байхгүй. Тэгээ энийг нэгдүгээр шатхууны үнийн нэмэгдүүлж нэг хохирно, хуурамч авч нэг хохирно, эд хөрөнгөөр нь хохирно. Тэгээ энэ бол маш одоо олон жил олон удаа давтагдсан учраас бол нэг хойшлуулах боломжгүй. Тийм учраас манай одоо байнгын хороо бол дэмжиж тэгээ одоо ярилцаад эцсийн шийдвэр яаж гарах нь бол одоо асуудал. Үндсэн хуулийг өөрчлөгдөж үгүй бас нэг сорил тавиад үзчихээ л дээ.